За сандраад идэх манай уурчлаараа юм чинь ямар ч идэт мэдээд байхгүй юм чинь шууд лайв явж байгаа манайхаа. Оо за ирж. Ишээ машин руу хараач. Ирж байгаа мэт те. Жоо холоос хаад жоо тэндээс гоё гүйж мөгөө та. Намаг эндээс нэг харалт биш. За шууд явж байгаа шүү. За гүйлээ. Эй. Олцоо бүсгүй маань ирж байна. Оо за. За дахиад ирсэн. Оо ингэ. За алдчихлаа. За дахиад. За дахиад ирсэн. За гүйлээ. Оо бүсгүй маань ирсэн байж тийм. Оо сайн байна уу? Оо ямар гоё үзэгсэн гоё бүсгүй. Баярлалаа. Оо сайн байна уу? Сайн байна. За үнэхээр ирсэн шүү. За баярлалаа. Маш их баярлалаа. За ингээд энэ цэцгийг ёо амьд цэцэг шүү гоё. Вау. За ингээд хоёлаа. Энэ тулгын ловн ч юм шиг. За хаасан гоо. Манай хорцгой. За ишээ. Соно. За ингээд миний болцоо 14 үзэгсэнтэй сайхан бүсгүй. Чамаагаа хүлээсээр бүр догтлоод яарад тийм ээ. Тэгж онгоос сандруу шүү уустараа. Яг тэр энэ бас нэг хажууд нь давхар уус энэ дурсгалтай болоо гэдэг болохоор бас бичлэг ингээд хийж байгаа. Тэгээд болно шүү дээ тий. Юус дурсгалтай болгоод. Вау. За ингээд цэцгээ хаан тавих уу? За ямар ч романтикны чамдаа зориулаад ийм гоо бүсгүүд энэ гоё үчиг зориулахгүй бол тий. Баярлалаа. Зя. За тэгээс сандраад идэм бас л гэж. За би ингэ таасаа болоо. Энд сууч юм уу? Тийм үү? Тий. Тэгээд юм ба. За ямар сайн гоё үзсэн хөрөлцөн ирсэн үзэлтэнтэй гоо бүсгүүд маш баярлаа. Атар энэ сайхан үзэлтэнтэй гоо гарын нэг үүсч болцсон болов уу? За энэ сайхан орой хоолнд дуурсан баярлалаа. Баярлалаа хөрөлцөн ирсэнд. Вау, гайхалтай. Ямар гоё боловроо сайхан бүсгүй. Оо. Яг л миний нэг бас хүнд нэг гоё гэдэг нэг төсөөллийн нэг гоё үзэсгэлэн гоё бүсгүй байдаг шүү дээ. Тэгээд ийм л эмгтээтэй танилцсаас ийм үзэсгэлэн гоё бүсгүйтэй миний найз охин ихнэр ч юм уу тэрний гүнж байгаасаа гэж боддог. Яг тэр миний стайлшийн бүсгүй байгаа. Яг л энэ үс гизэг байгаа байдал нүүр царай хэлбэр дүрс одоо тэр тематр би авч явж байгаа байдал хувцсны стайл энэ тэр би тэгээ нуруу тороо ерөөсөө яг л миний стайл. За тэгээд энэ үдэш хүрэлцэн ирсэн чамд маш их баярлалаа гэд нэг улаан дарс тийм ээ. Энэ сайхан үдэшийг дэлгэрээд чамдас баярлалаа. За баярлалаа. Шинэ төлөө бүсгүй. Вау гайхалтай. За өшөө болоогүй. Нэг сюрприз бас бий. Тийм үү? Ямар сюрприз гэж? Ямар? Бүсгүйдээ бид чамдаа зориулаад чамдаа энэ үзэсгэлэн гоо бүсгүйдээ би зориулаад энэ хөшгөний араас сюрпризыг гаргаж ирэх гэж байна. Энэ үдэш ирсэн энэ гайхалтай гоо бүсгүйдээ би бас зөвхөн цэцэг улаан дарсаар зогсохгүй тийм ээ. Айгуу гоё сюрприз бэлдсэн. За ингээд бүгдөө хөшгөний ар ямар сюрприз байгаа гэдгийг харъя. Төгөө. За. Вау. За. Хөшгөний ард. Сайн байна. Найзгаа мекэн дээр ярихгүй яриад болохгүй л шүү. Яг үнэ. Сайн байцгаана манайхаа. За тэгээ Аки болцоо 14 дээр бас найзгын үрлийг хүлээж аваад ингээд өнөөдөр хамтдаа лайвд оролцсон байж байна. Тэгээд та бүхэндээ микрофон дээр ярьж эхлэе. Харин тэгээ тий. Өнөөдөр мэдгүйгээ энэ үчиг. Өнөөдөр Аки болцоо 14 болцоод манай Жааги ерөнхийдөө бүсгүйнхаа мэдээ болж маш нэмэгэн байгаа. Тэгээд өнөөдөр бас манай Акита маань болцоод ажил хэргийн шугамаар ингээд хамтдаа ярилцаад нэгэн үчиг бас хамтдаа өнгөрөөж хоёр маань одоо эдэн хоног болцчихваа. Бид одоо За тэр чинь
За ер нь бол бид нар чинь тод хувцастай эмэгтэй жүжигэн дээр анх танилцсан тийм. Тод хувцастай гэдэг эмэгтэй жүжигэн дээр жүжигчийн арга танилцаад тэгээд ерөнхийдөө энэ болцооныхаа арга хэмжээ зөвхөн болоод ерөнхийдөө бол нэлээд хэд урагцсан юмс яваад эхэлсэн байх юм уу? Тэгж ойлгож байна. Та одоо энэ болцоон дээр өргөдөж ирсэндээ маш их таатай байна. Тэгээд энэ сайхан үзэгсэлэнд хадагтай энэ сайхан бүсгүйд зориулаад манай Акигийн зүгээс зүрхний уяа дуугаар та бүхэндээ мэдчилж өгнө үү? Тэрс шууд лайваар тэ тоочтой зөвлөд дуулах гэж байна. Тэгээд алтан сүхээ Аки миний найз болцоод бүсгүйгээ аваад бас бүжиглэн гэдэг дуу итгэлтэй байгаа. Тэгээд зүрхний уяа дуугаар та бүхэндээ мэдчилъя. Хоёр хастан зориулаа. Зүрхний уяа дуугаар манай Аки маань жагидан зориулж байгаа. Тэгээд манай Аки маань мэдээж мэдэрчээ. Амтдан хизээж багтахаагүй сайхан тусламжийг бүтээх болтугай. Хоёр таачрал ирүүлдэг хамгийн сайн сайхан бүхнийг хүсэнэ. Энэ үйл хэрэг, ажил хэрэг, замун болцоонуудад нь маш өндөр амжилтыг хүсэн өрөөдөө бид бүгд бие биедээ тусдаа нэмтэй байж, бие биедээ нэгэн зүгт харж, цогтой, золбоотой байж, бие биеэ дэмжиж, ирүүлж хамгийн гол нь ирүүлэх хэрэгтэй. Тэгээд найздаа
энэ цаашлих нь одоо арга хэмжээ болцоонууд нь өндрөөс өндөр амжилтыг хүрсэн өрөөгд манай Жагийн маань бол олон улсын аялал жуулчлалын одоо бизнес эрхлэг ийм бүсгүй байгаа гэж дуулсан. Тэгээ Жагийн талаар бол маш олон нэмгэн мэдээлэлтэй байгаа. Тэгээд эрхэм найзтай ирүүлэхийг хоёрхан болцоод маш олон амжилтыг хүсье. Тэгээд энэ үчиг зэш мартагдгааргүй сайхан өнгөрөөрэй. Баярлалаа. За тэгээ ямар ч хэсэн ингээд болцоо 14-т нь оролцож байгаа бүсгүүд бол үнэхээр баярлж байна. Тэгээд энэ үдшил гоё үдшил байна тийм ээ. Тэгээд хоёул одоо танилцж байгаа хүмүүс юм чишөө нөгөө бас жоо ярилцсан л таасан тийм ээ. Өөр солонгос юу нэг хийцээ хэлсэн. Хоёул ямарсан тод тоцтой юмтай жүжигэн дээр ах. Тэгсэн. Таасан тийм танилцсан. За юуны өмнө энэ нарыг надад гоё зориулж бэлдэж байгаа чамд маш их баярлалаа. Би 17-нд Монголоос ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол хувийн ажил болон тэгээд өөрийнхөө бас эрхэлдэг бизнестэйгээ холбоотойгоор ингээд чиний хийжсэн лайвыг би хараад би ингээд бас монголчууд олон цугласан газар очие. Тэгээ бас чамтай бас ингээд уулзъя гэж бодож зорж өгсөн байгаа. Зургаач гоё хөдлөө тийшээ ингээд хажуулаа саяр тавьлаа. Яа за. Тий, утастай эмэгтэй жүжигэн дээр хоёлаа анх танилцсан шүү дээ, тий. За тэгээд ер нь одоо хэдцээгээр буцгаа. Ерөнхийдөө одоо сүүлд ер нь жишээлбэл ямар одоо би чамтай сонсон асуулт одоо ямар ажил төрөлд хийж чинь бизнес эрхэлдэг юм уу? Улсын байгууллагад ажилладаг юм уу? Багш юм уу? Эмч юм уу? Яг ямар үз? Хоёул дотнд гоё нээлттэй танилцсан л да тий. За би болохоор төрийн албанд ажиллаж байсан, төрийн албаагч байсан гэсэн үг. Тэгээд сүүлд болохоор үйл хөдлөх хөрөнгийн зуучлагч, тэгээд хуваараа бас абстракт арт тэгээд бас зураг зурх сонирхолтой. Энийгээрээ бас хөөрхөн бизнес хийж чинь тэгээ хамгийн сүүлд одоо би олон улсын аялал жуулчлалын салбар руу одоо ингээд өөрийнхөө цаг завыг зарцуулаад энд бас ингээд ажиллахаар ингээд төлөвлөж орж ирж байгаа. Тий. Одоо яг ямар ажил вэ гэх юм бол аялал жуулчлалын аппликейшн гэж ойлгож байна. Ерөнхийдөө гар утсан дээрээ суулгаад хүмүүс өөрийнхөө одоо очиж үзхийг хүссэн улс руугаа хэдийд явмаар аялмаар байгаа энэ тэр хугацаандаа ингээд өөртөө тааруулаад цаг завдаа тааруулаад зохиож болдог хүснээрээ хэд хоног аялмаар байгаа хин хинтэйгээ аялмаар байгаа ингээд аппликейшнээрээ дамжуулаад одоо бүгдийг одоо өөрөө зохион байгуулах боломжтой ийм аппликейшн байхгүй юу? Аппликейшн дотор болохоор дэлхийд дөрвөл ажиллагаагаа явуулдаг улс далаад гарцтай улсуудын одоо том круиз усан онгоцны аяллуудыг нэгтгэсэн байгаа. Аяллуудыг дээрээс нь болохоор дэлхийд үйл ажиллагаа явуулдаг 4 болон түүнээс дэш 4-5 одтой одоо зочид буудлуудын сүлжээ зочид буудлуудыг нэгтгэсэн. Энэ нь бол 430 мянган зочид буудлын сүлжээ байгаа. Тий, манай Монголын ч гэсэн 10 зочид буудлын платформд бол нэгдсэн байдаг. За тэгээд энэ аппликейшнээр дамжуулаад ингээд маш олон хүмүүст ингээд гоё аз жаргал хүсэл мөрөөдлийг бэлгэлж байгаа. Үнэхээр нэг хувьдаа ингээд санхүүгийн одоо хүндрэл учруулахгүйгээр тэгээд төлөвлөөд баг багаар зардлаа одоо хуримтлуулж агаад ингээд аялах боломжийг олгодог байхгүй юу? Тий, магадгүй чи ч гэсэн бас энэ аяллаар аялах боломжтой. Манай Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууд ч гэсэн энийг ингээд гар утсан дээрээ суулгаад эндээс ингээд гоё аяллаа захиалаад аялах боломжтой байгаа. За тэгээд өнөөдөр ингээд Аки болцоо 14 дээр хүрэлцэн ирсэн бүсгүйдээ маш их баярлаа. Тэгээд Мунаа тэргээр үйлчилсэн хам өрөн дээр очиод Мунаа тэргээр үйлчилсэн бас ахтаа маш их баярлаа. Тийм ээ? За тэгээд бас нэг яаж бас зүгээр байх вэ? Хүний бас нэг сайхан сэтгэл байна. Энэ хүмүүсийн бас нэг цаг зав ажил төрлөө зориулаад энэ Аки лайвд оролцож байгаа. Энэ бүх одоо нэг хүмүүстээ баярлсан талархснаа илэрхийлээд өчүүхэн бас нэг гарын бас нэг те юу яа гэж бодож байна. За тэгээд манай ахыг урьж байгаа тайзан дээр. Баярлалаа. За энэ бүх бичлэгний арт тийм ээ. Энэ одоо бидний хам өрн явсан энэ гоё бичлэг хийж машинаар үйлч цааны гадаа зогсож байгаа хун цагаан машинаар үйлчилсэн өдөржингөө бидэртэй хамт явж ингэж хам өрнгөөр явсан тийм ээ. Машинаар үйлчилсэн ахта маш их баярлалаа. Тэгээд түүний яг бас нэг бас хүний таны одоо цаг цав гараад явсан юм чинь бас яаж зүгээр байх вэ бас өөр хөнгөд сэтгэлийн бас нэг
юу гэх юм бэ? Бэлэг гэх юм уу одоо мэдээ. Урамшуулал гэх юм уу тий. Дараа бас юм гоё зүйлээр хамтарч яс ажиллавал бас гоё шүү хаа. За тэгээ. Тий. Хонцоо машинд ахигийн төлөө урагшаа. Манай ахмаар болсон байгаа манайхаа. Яг зөв ах шудар гэрээ. Ахмаар одоо энэ Солонгос орнд бас ажиллаж амьдардаг хүн байхгүй юу? Тэгээд яг гадаас очиж байгаа гоё хон цагаан машин байна. Бас хагас утастай даварж байгаа шүү дээ. Даварж байна. Тэр өдрүүд тэр Монголоос ирж байгаа ч юм уу, аялал жуулчлалаар ирж байгаа бизнесмен нэг бол Монголын хамтлаг дууч ч юм уу те. Аялын тоглолтоороос 4-5 ирчээд тийш одоо зугаалгаар хотуудоороос тоглолт Монголоор явдаг ч юм уу. Нэг бизнесмен хүмүүс ч юм уу. Нэг бол гэр бүлээр явж байгаа, аяллаар явж байгаа хүмүүс шүү дээ те. Тиймэр хүмүүсийн бол манай ахтай надтай холбогдоод би утсан өвч болно. Тэгээд ахын гоё цоош гадаа хон цагаан одоо карнивал гэдэг машин цааш хамгийн сүүлийн цаг үргэлж тавьсан машин те. Дотроо за гэрэл ингэ тодорсон яг зүг бай. Тэгээд энэ машинаар гоё үйлчлүүлвэл надтай бас холбогдоод ахад бас яхад бас нэг хүмүүстэй бас инчоноос тоо тосоод тэгээд ийш далаа малаа үзүүлээд ингэ явуул болно те. Окей. За хон цагаан машинаар үйлчлүүлвэл ахтай холбогдороо тэгээд надаас дугаарыг авч болно те. Би дугаарыг өгч өгч те. За ахтай баярлалаа. Энэ хүртэл үйлчилж ахта маш баярлаа. За манай ахмаа нэг төрийн талтай зогсоо тий. За манай дуучин залуугийн тайзан дээр үрж байна. Дуучин. Яаж бас зүгээр авах вэ? Энэ үдэш акил дээр ирж энэ бас цаг цаваа гаргаад тийм үстэй. Энэ үдэш ингээ хурж ирж ингээ дуу хуураа билүүлж энэ оройн энэ үдшиг гоё аялал дуугаараа бас юу яаж ишүүлүүлсэнтэй бас мөнгөтэй байсан юм аа. Үгүй яа нааш яаж хоосон байх вэ бас ингэ нааш тоосон. Үүрээ баг гэж шүү дээ. Энэ эзэн чам шиг ингэж мөнгө зүгт болох юм байна шүү. Яах вэ тэгээд бас болно шүү дээ. Нэг бодохгүй болно. Өнөөдөр бичиг хэлэн дээ. Нааш тоосон. Өнөөдөр бол найз маань сэтгэлийнхэн билгийг надад бас тэгж за тэгээд за одоо ингээд яг хүн болгоно төсөнд орно орохгүй гэж юм байгаа. За тэгээд энэ зурлаач хийсэн дүүдээ гараа гараж авч мэдээ. За маа. Санаа зовхон байхгүй. Ер нь бол энэ дод нэг за ингээд энэ зурлаачтай өгж байгаа юм шиг манайхаа. Найзнаас гацаар юм ярьж байна лээ. Өөр тийм конверт мөнгө зүнг аавг нь өөрөө дансаа шийдчихдэг болсон. Тэгээд манай найз ч бас юм ерөөхдөө аливаа юмдаа итгэл зүтгэлтэй яваад та хэд гоё. Тэгээд ахта Акигийн нөгөө лайвд үзэхэр нэм дандаа нэм бүтээл сэтгэлгээ гаргадаг. Одоо яхаа тэгээд дараагийн үлдсэн юм нь ойлоо бодоно. Одоо эргээгээд найз нь бас чамайг бусдын амжилтанд алга таш суралцгаая гэж нэвтрүүлэхтэй бас урьж байгаа шүү тий. Тэгээд яг энэ урилгыг бас энэ Аки болзон 14 дээр нь бас найзтайгаа нэг сайхан хоошуур хийж идэнгээ. За. Хуалаа гэж найзнаас чамд бас урилгынхаас өнөөдөр бас өөрийн биеэр бас лайв баярлаа. Тэгээд манайхан ч одоо нэг ер нь сошиал ертөнц бол нэг жоохон юу болчихлоо шүү дээ нэг тийм юу гэдэг нь нэг хүнийг аврыг бол аварна, алыг бол ална. Найз нь бас маггүй хугацаанд бас нэг бичлэг хийгээд эхэлсэн. Тэгээ би нэг лайв бичлэг бол голдуу хийдгүү. Аки бол яг нэг тийм лайв бичлэг хийдэг. Ерөөсөдөө агуулга санааг нь мэддэг болохоор Акиг бол маш их дэмждэг. Тэгээ өнөөдөр бол би яг өнөөдөр энэ конверт мөнгөнд бас харж ирсэнгүй. Тэгээ найздаа чин сэтгэлээсээ туслыг гэрээ хажууд байгаа юм чинь те. Найз нь ингээд уугаанууд ингээд одоо харьчин. Тийм болохоор найзгаа энэ хийж байгаа улс орныхоо төлөө дуурж байгаа. За мөн одоо солонгос байгаа хүмүүсийг ингэж төлөөж энэ бол маш том иргэний зориг гэж би боддог байхгүй тий. Маш олон хүмүүсийн ингээ өмнөөс дуурч тий одоо ингээд визтэй визгүй тэгээ ерөнхийдөө бол нэг юм одоо энэ масс байгаа шүү дээ. Ер нь бол солонгост бол амархан энэ мөнгийг маш амархан олдгоомаа гэдэг санааг манай найз бол маш өөрийн нөгөө нэг эмоцоор хэлдэг. Одоо би энэ лайв дээр ч бас найзаасаа нэг өөрт чинь нэг санал тавья. За. Найз нь чамд зөндөө удаа уулзч ингэж нэг нөгөө жоохон бас хүн их үздэг болчлоо шүү дээ. Тэр болохоор нөгөө нэг алкогольны хэрэглээ, тамхины хэрэглээ хоёр арай жоохон төлхөө яваад болохоор миний найз нэг тамхин ч юм уу те нэг жоохон баг харуулаарай гэж найз нь найзаас хүсэл тавьж байгаа шүү. За тэгээд авах гэхээ ухаанаар хандаарай. Тэгээд найздаа маш их баярлалаа. Цаашдынхаа ажилд ярьж хийлж дуулж байгаа өндөрөөс өндөр амжилт хүсье. Яг юм. За маш их баярлалаа. Тэгээд ингээ гэж бодож За баярлалаа. Тий. За тэгээд маш их баярлалаа. Холбоотой байцгаая. Тэгээ. За баярлалаа бид сайхан ажиллаа. Сайхан ажиллаа. Тэгээд За тэгээд энэ үдшиж тий. Сайхан ажиллаа. За ахмаа одоо холоос бас явж гэр алуугаа уучраас. За өнөөдөр ингээ үйлчилсэн ахта маш их баярлалаа. Тийм ээ.
За тий. За гараад нэг За тий. аль нэг гараж өгч байгаа ороод ирдэг хөө. Машин хальт. За тэгээ та байж тэгвэл. За хаяг бас нэг Яагаад читэд ингээл явж байгаа юм те. За нэг сайхан. За баярлалаа ах ингээд цаг орой ус уусан тийм ээ. Тий. За мэдүнэр ингээд ажил төрөлөө сайн хийгээрээ. Баярлалаа мэдүү. Баярлалаа. Ааха. За. За тэгээ эргээд холбогдно хаа. Маш баярлалаа шоха. За манайхан тэгээд тий. Манайхан бас ингээд манай ахтай холбогдоод бас эчөнөөс тасгуулчлаа ч юм уу те. Гэр бүлэрээ болон аялал цугаалгаар ч юм уу хурж ирж байгаа хүмүүс байх юм бол энэ сайхан хон цагаан машинаар бас үйлчлэгээ хийлгэж бас болсон шүү манайхад. Надаас усны дугаарыг аваарай. За хэдүүлээ ингээд орцгоё те. За зөв. За тэгээд. Тэгээд амт ясаа. Оо за. Эцсийн чэсон онцгой машин эсрэг өстэй. Бас тийш. Шүү. Юу ч бид бас ингэж байна. Юу идэв чи авах гэж байна. Эсвэл зураг гаштай тийм үү? Энд тавьж байгаа улаан айлч тухтай үү? Заримдаа ямар явдаг гэж байна. Тийм үү? Энд бас найдвартай мөнгө хэрэггүй. Ora zurück in Europa machen. Kannst du das auch nicht sagen? Ja, Das ist ja noch kaum so gut. за. Net нөрлөх юм байна тийм Тийм байна. Дараагийн дугаарт Акита бит хоёр бас. Нэхэн ширүүн яриа бас За дараагийн дугаарт бас найзгаа урилгын дагуу бас зочноос олцууллаа. Өнөөдөр бас өөрчлөснөөс маш гоё. Яг сайн нэг доктор байдаг ч зүгээр. Өнөөдөр зүгээр энэ хүмүүс мөнгөөр хэрэг тодорхой мэдээж байна. Би найзаасаа бисэн тийм ээ. Болцоод нэрээ дуусах юм чи. За спикер мэдээсэн цаг зав авсан маш гоё. Яг спикер юу шүү ойлгож байна. Энд тусмаа мөнгө. найзаас бас юм аа. Тэсний 50 хийж зинжээ тусалж чи. Тийм байхгүй биш. Тэгэр байхгүй. Одоо бороо орно шүү. Орооны хамгаалт хийж хүрнө ганда. Хүрнэ. Болож хүрнө. Одоо богшуу. Суугаад болчихсон. За тэгээд нэс мөн. За окей. Тэгээд нэс гэнэ. За тэгээд Болцоонд намжилт хийсэн болцоод бүсгүүнөөс ажил бизнес мэндээс өндөрч гэсэн. За. Нэсний. за баярлалаа. За баярлалаа. За ингээд манай кадас сайхан маань тугуунаад явчлаа. За ингээд гаднаас нэг очныг харуулчих та. Гүнжээ өгөө орхон байдаг нь тулгал өвнч. Зовнжийнхаа бас өнөөдөр энэ гоё үдшийг сайдад ороод ирээ те. За лоунжийнхаа одоо энэ гоё орчин энэ цаг хугацаагаа бидэрт одоо ахиа болцоо 14-д зориулаад энэ гоё лоунж орчингоор ингэж энэ үдшийг гоё тийм ээ бидэрт ингэж зориулсан цаг заваа гаргасан толгой лоунжийнхаа санал болгонд одоо те залуучуудаа маш их баярлалаа гэж хэллээ. Тий. Маш их баярлалаа. Үнэхээр баярлалаа. За та идсэн баярлалаа ямарсан. Манай хоёр зорж ирж үйлчлүүлсэн. тийм. Сонгоо ирсэн чамд бас баярлалаа. Чамаас амьдарч харсан их дажгүй эрийг сайхан залуу шүү дээ. Баярлалаа. За тэгээд ямар ч байсан энэ цаг нараа орой болсон гэсэн бас үе таалгаа нэг бидний байлгасан үнэхээр байсан шүү. Дараа бас гоё тийм юмнууд дээр бас танахаас очиж яаж тэгэр энэ дээр бас урлаг дууч хамтлагийнхантай бас гоё ивент зохиож явах боломжтой биш үү? Анх удаага хэлж танаад. Оо за. Тийм бай. Манай гамсаа төрсөн өдөр болон ивентүүд за тэгээ гаднаас ирж байгаа дуучид бас ирж манай дээрээс тоглож үйл ажиллагаа явуулдаг. Манай бас өөрсдөө бас тулах соёл урлагийн холбоо гэсэн бас юу яаж байгаа энтертайнмент байгаа. Тэрнгөр бас дуучид болон кино Монголоос олж байгаа. Тэрнүүдийг оруулж ирж бидэд бас үйл ажиллагаа явуулдаг. Яг үнэ. Стор таацнаа боломж. Чамд ямар ажлын өндөр амжилт хүсье. Сайхан эрэг залуу байна. Дараа нь тэгээ сайхан тустай ажиллаа уулзаад хамтарч усаа баярлалаа тийм ээ. За тэгээд ингээд маш их баярлалаа. Монголчуудаа баярлалаа. Оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Өнөөдөр бол үнэхээр гайхалтай байлаа. За хамгийн сүүлийн ондог. Хамгийн сүүлийн дон чам за чиний төлөө Баярлалаа. Вау. Баярлалаа. баярлалаа. Маргааш уулзъя. За тэгээд яач тийм ахны шашгичаа. I'm tired of
өршөхгүй 60 жилийн дараах зэмлэл цаанаас буруугүй чамаас бусдад итгэлийн минь үнд түгжээтэй чамгаар тогш